Сайн байцгаана уу? NRCC судалгааны ээлж семинарт маань Монгол банкны олон нийтийн боловсролын төвийн ахлах эдийн засагч Батчин эх 7 хоногийн 3 дахь өдөр буюу 11 сарын 20-ны 6 цагт оролцохоор бидний өрөө хүлээж авсан. За тэгээ уламжлалсараа бид нар NRCC Mongolia YouTube суугаараа семинарын илтгэгчтэйгээ одоо судалгааныханд одоовч яриагаа та бүхэнд хүргэж байна. За тэгэхээр эх 7 хоногийн семинарт Батчин маш сонирхолтой сэдвээр бидэнд илтгэлтэй авч байгаа. Үнийн доктортой байдлыг хангахад Төв банкны хараад бус байдал, мөнгөний бодлогын харилцааны үүрэг гэдэг ийм сэдвээр илтгэлтэй авч байгаа. За Батчингийн хувьд бол 2017 оноос хойш Төв банкны мөнгөний бодлогын харилцааны чиглэлээр ажиллаж байгаа юм туршлагатай. Тэгээ энэ чиглэлээр Саятамигийн их сургуульд магистр ихтэй хийсэн судалгааны ажлаасаа бидэнд танилцуулах гэж байгаа. За тэгэхээр бидний урилгыг хүлээж аваад семинарт илтгэл тавих гэж байгаа Батчин баярлалаа. За тэгэхээр гурван асуултын хүрээнд бүгдээрээ ярилцдаг. Тэгэхээр эхний асуулт болохоор энэ судалгааг ямар судалгааны асуултанд хариулахыг одоо энэ судалгаагаараа ямар судалгааны асуултанд хариулахыг зорьсон бэ гэдэгт нэг товч хариулах. Юун төрөнд солилцоогчтой бол NFTC-ийн хамт олондоо орж энэхүү судалгааны ажлаа танилцуулах боломж олгож баярлалаа. За асуултанд хариулахад болохоор за миний энэхүү судалгаагаар бидний судалгаагаар хоёр зүйлийг одоо илрүүлэхийг тодруулахыг илүү зорьсон. Нэгдүгээр асуулт нь болохоор бидний ер нь бол мөнгөний бодлогын ер нь Төв банкны олон нийтэд харилцаа мөнгөний бодлогод хэрхэн сайн нөлөөлдөг вэ гэдгийг бол төрөл бүрийн индексээр судалж ирсэн. Тэрнийг болохоор илүү давшруулж одоо iPocket индексаараа тэрүүгээр судлахыг зорьсон. Хоёрдугаар асуудал нь болохоор Төв банкны хараацс байдал нь бас одоо мөнгөний бодлогын үр нөлөөнд тэр дундаа инфляцийн одоо доктортой одоо жишээлбэл Төв банкны зорилт маань нэг тодорхой хэмжээнд зогссон ба шүү дээ. Тэрүүнд хэр хангах вэ? Хараацс байдал хэр сайн нөлөөлж байна гэдэг энэ хоёр асуудлыг шийдвэрлэхийг илрүүлэхийг зорьсон байна. Тэгэхээр энэ судалгаанд чи ямар арга ашигласан, тоон өгдөлтөг холбоотой тавчгаа. Семинар дээр яг энэ сэдвийг бол хамгийн дэлгэрэнгүй ярьдаг. Тавчгаа тий. Түрүү хэлсэнчлээ нэгэн талдаа Төв банкны хараацс, нөгөө талдаа Төв банкны олон нийтэд харилцаа гэдэг хоёр асуудал явж байгаа. Тэгээд аль аль нь тусгай индексүүд байдаг. Тэгээд уул нь болохоор энэ хоёр нь хоёулаа хоорондоо холбоотой. Тэгэхээр энэ хоёрыг холбосон нэг олон улсын валютын сангийн iPocket индекс гарсан олбоход би нэг хатчихсан. Тэгээд IMF-аас тэгэхээр нийтдээ бол 50 орчим орны иймэрхүү датаг бол бий болсон байгаа юм. Тэгэхээр тэр 50 улсын бэлэн датаг би өөрөөс 2007 оноос 22 оны хооронд авсан. Гэхдээ мэдээж бэлэн датанаас миний contribution юу гэсэн мэт Монгол улсын дата баггүй байсан. Тэгэхээр Монгол улсын датаг бий болохын тулд нөгөө iPocket индекс нь 225 асуулт байдаг. Урд нь индексүүд бол 15-20 асуулт байдаг гэсэн. Тэгэхээр миний энэ iPocket нь болохоор 225 асуултынхаа үндсэндээ би бол 182-ыг нь одоо 2007 оноос хойш 22 он хүртэл болохоор ингээд бүгдэнд нь хариулсан байгаа юм. Тэгээд хариулсаад тэрүүнээс нөхцөлтийн индекс нь гаргаж ирээд тэгээд тэрүүний contribution хийгээд тооцоогоо хийсэн. Тэгэхээр нэг талдаа бэлэн одоо secondary data байгаа нөгөө талд primary нь болохоор миний өөрийн одоо Монгол улсын дата болж contribute хийж байгаа. За тэгээд үргэлжлүүлээд болохоор мэдээж ингээд time series хийхгүй одоо 2007-аас 22 оны хооронд гэхээр богино хугацаа учраас олон улсуудын датаг ашиглаад би ер нь бол fixed effect одоо анализ хийсэн байна. Тэгэхээр өөрөөс датагаа ингээд яасан юм биш үү те? Монголын дата. Би бол тэр яг өөрийнхөө яг 2022 онд IMF-ийн өөрснийх нь бол нэг дата байдаг. Гэхдээ би тэрүүнийг цэвэр өөрөө 7 оноос хойш ингээд асуулт болгонд нь хариулаад одоо байгаа Төв банкны тухай хуулиа уншаад одоо өмнөх мөнгөний бодлогын одоо стратеги тэр зүйлсийн Төв банкны одоо Монгол банкны тайлан тооцсон бүгдийн жилийн тайлан харьцуулж үзэж байгаа. Би юм байсан мэн асуултанд нь тим өгүүлэлцэн асуулт байгаа. Тим үгүй асуулт нь тим болт ингээд нэг оноог нэг үгүй болно ойлаа л гээл явсан юм. Бас нэлээ их ажил хийсэн сансан. За тэгэхээр үр дүнгийн хувьд одоо энэ судалгааны үр дүнгээс чи гарсан үр дүнгээс бас тавчгаан танилцуулдаг. Үр дүн нь болохоор
энэ судалгаанд дээр бас түрүү хэлсэнчлэн нөгөө хамаарлыг нь бас тодорхой хэмжээнд худалдаад гэдэг оруулж ирсэн. Тэнгүүд чинь одоо хоёр тусдаа одоо миний variable арын одоо нэг нь болохоор төв банкны хараа зус байдлын variable, нөгөөх нь болохоор төв банкны одоо олон нийтийн харилцааны variable гэдэг. Аа. Тэнгүүд энэ хоёрын ингээд яг үнийн доктортой байдлыг би бас үнийн доктортой байдлыг тодруулж хэлэхэд тэгэхээр мэдээж одоо судалгаа хийж явах тэгэхээр инфляцийг одоо зүгээр үндэсний статистикийн орооноос гаргасан инфляцийг ч юм уу гаргаж ирээд лог трансфер хийдэж штэ лог ингээд хийгээд оруулцдаг. Тэнгүүд тэр маань өөрөө үнийн доктортой байдлыг бас илэрхийлж гин үгүй гэдэг дээр бас маргалдаантай байгаад байсан. Тэнгүүд би яг энэ судалгаан дээр бол тэр үнийн доктортой байдлыг юугээр илэрхийлж гин гэхээр инфляц нь төв банкны зорилттой захирыг хазааж байна гэдэг үзэж байгаа. Тэнгүүд миний бас нэг contribution бол тэр одоо энэ оруулж ирсэн нөгөө 50 улсынхан үндсэндээ бол 15-ыг юм 14 нь бол тэр secondary data нөгөө IMF-ийн data source-оос авсан. Нэг нь болохоор миний Монгол улсынх. Тэнгүүд чинь тэд нар 15 улсаа бүгднгийн юм би оруулж ирээд одоо 2007 оноос хойш үнийн одоо инфляцийн зорилт нь ямар байсан? Инфляцийн зорилтоос хэр хазааж ирсэн гэдэг. Бас тэр нөгөө вариацийг гаргаж ирээд тэр үнийг ингээд тооцож байгаа гэсэн. Тэгээд тэр үнийг одоо харьцуулаад үзэж байгаа юм л да. Тэнгүүд үнийн доктортой байдлыг хангахад бол төв банкны хараацс байдал бол сул хамааралтай харагдсан. Хүнтэй харьцуулахад тэгэхээр төв банкны олон нийтийн харьцаа бол төв банкны хараацс байдалтайгаа харьцуулах юм бол илүү өндөр хамааралтай гэсэн. Тиймэрхүү төр зураг хааж ирсэн. Тэгэхээр энэ нь бол эхний миний нөгөө асуулт hypothesis зорилт маань болохоор энэ хоёр бол хамааралтай гэж үзсэн. Гэхдээ яг ингээд үр дүнгийг харах бол төв банкны хараацс байдал нь шууд ингээд хамаарал бол сул гэдэг анзаарчихсан. Харин үүнтэй харьцуулаад одоо олон нийтийн харилцаа коммуникац нь бол илүү өндөр хамааралтай гэсэн төр зураг. За тэгэхээр их сонирхолтой сэдв багадаа шүү дээ. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй сонсоо гэж байгаа хүмүүс маань дараа 7 оны 5 гарагт 18 цагт NRCC судалгааны семинарт ороод тэгээд очингаас ирсэн асуултаас асууж болно. За тэгээд судалгааныхаа тухай төвч танилцуулсан очиндаа баярлаа. Баярлаа. Маш баярлаа. За бас түрүү хэлсэнчлээ. Түрүү бол маш тавч танилцуулахыг хичээлээ. Тэгээд та бүхэн бас манай NRCC-ийн одоо зохион байгуулалт эх 7 оны одоо семинарт цаг гарвал оролцоорой гэж барья бас тий. За баярлаа. Энэ судалгаа тэгээд танилцуулсан баярлаа. За баяртай. За баярлалаа.